Тэгээд амар амгалан гэр бүл подкастын маань 11 дахь дугаараар нэгэн гайхалтай зочныг урьсан байгаа. TCA Academy-ийн коуч Ланаг урьсан байгаа. Тэгээд бид нэр өнөөдөр сэтгэлийн шарах сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд хамгийн түрүү би миний урилгыг хүлээж авсан Лана коучтой маш их баярлалаа. Тэгээд дөнгөж сая өнөөдөр өчигдөр дууссан сэтгэлийн шархаа хангах 5 хоногийн аян маань Нара коуч, Нара Томсон коуч and багш маань Лана коучтой хамтарч хийсэн маш гайхалтай сургалт боллоо. Тэгээд 30 нийтдээ бид нартай нийлээ 37 бүсгүйчүүл амьдралаа оронгоор нь өөрчилсөн, өөрийнхөө учрыг олсон, амьдралд нь гэрэл гэгээ авчирсан үнэхээр сайхан гайхамшигтай сургалт боллоо. Тэгээд өөрийнхөө дуу хоолойг бүр манай бүсгүйчүүдээс бүр илэрхийлээд бүр лайв хийсэн байгаа тийм үнэхээр шууд юуны дараа сургалтын дараа учир хэллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх талаар маш гайхалтай лайв хийсэн байгаа. Тэгээд баяр хүргэе. Үнэхээр сайхан сургалт байсан. Тэгээд за сэтгэлийн шарахын талаар ярихын өмнө болохоор би та нэг солонгосын багш нөгөө сургалтын дээр ярьжсэн шүү дээ. Солонгосын ард түмэн ягаад сая тэмцээд ерөнхийлөгчөө бүрэн бүрэлдэхүүнээр аваад хайчив. Манай монголчууд яад тэр бидний одоо юугаар ялгаатай байгаа тухай нэг ярьсан шүү дээ сургалтын дээр. Тэр тухай та төр ярьчихв. За даваагийнхаа Facebook-ийнхаа найзуудад энэ цаг үеийн мэндийг хүргье. За намайг Лана гэдэг би Top Coach Academy коуч байгаа. За 2 жил хагасын өмнө болохоор би огт ийм байгаагүй. Би өөр байсан. Үнэхээр өөр байсан. Ямар утгаараа өөр байсан бэ гэвэл маш тийм сул дорой амьдрах тийм хүсэл мөрөөдөл байхгүй. Өнөө маргаашаа арга цаасан. За 3 хүүхэдтэй single age. Өнөөдрийнхаа л одоо өдрийг нэг яаж нэг айтаахан шиг давах вэ гэсэн тийм л нэг жижигхэн бодолтой айгүй тийм хэцүү амьдралтай хүн байсан байгаа. Гаднаас нь харахад бол одоо маш тийм амжилттай мэт харагддаг боловч айгүйх тийм травматай те сэтгэлийн шарахтай тийм хүн байсан учраас ерөөсөө тийм хүсэл мөрөөдлийнхаа даваа амьдрах тийм боломжгүй байсан тийм хүн байгаа. За тэгээ 2 жил хагасын өмнөөс одоо би багштайгаа те Нара Томсон гэдэг энэ гайхалтай хүнтэй би учирснараа өөрийнхөө энэ доторх те мэдрэмжүүдээ гаргаад энэ миний дотор юу нуугдаад би өнөөдөр юм зориггүй, зориггүй, унхаагүй те ингэж нэг сул дорой бүр нэг амь арга цаасан байдлаар амьдраад байгаа юм бэ гэсэн тэр учир шалтгаанаа олоод тэгээд багшийнхаа тусламжтай чиглүүлгээр нь ингэж сэтгэлийнхаа шарахыг эдгээгээд тэгээд цаашаага хүүе над чиг ийм хүмүүс зөндөө байгаа штэ те монголоор мань дүүрэн сэтгэлийн шарахтай хүмүүс байгаа. Single age-уд байгаа. Би ч гэсэн тэд нартай энэ гэрэл нь олъё, чиглүүлэгч нь болъё. Би болж байгаа юм чинь те чадсан юм чинь бусдын ч гэсэн чаднаа гэж ингээд зориглоод те тэгээд ингээд коуч болох шийдвэр гаргаад тэгээд одоо ингээд ганцаарчсан коучингдоо илүү түлхүү ажиллаа. За мөн багштайгаа нийлээ сая даваа коучинг маань хэлснээр гайхалтай 5 хоногийн юм аян өрнүүллээ. За тэгээд энэ аянд одоо 37 хүн орж ирсэн те. Ямар хүмүүс орж ирдэг вэ гэхээр даваа коучи саяны яг асуусантай яг нийцгээр байна л да. Ерөөс тэмцэгч хүмүүс орж ирсэн. Өөрийнхөө төлөө би тэмцэе. Би яагаад өнөөдөр ингэж амьдрах ёстой юм? Үгүй штэ. Би одоо хэдийгээр надаа ингээ гаднаас нь харахад бүх юм байна. Надад нөхөр байна, хүүхдүүд байна, сайхан гэр орон байна, машин тэрэг байна, ажил карьер байна. Гэтэл яагаад би дотроо юм хоосон мэдрэмжтэй байгаад байгаа юм бэ? Яагаад би юм гатсан те илүү ихийг хий гэсэн тийм ирч хүчгүй байгаа юм бэ? Би ингэж амьдрмааргүй штэ гэж тэмцээд гараад ирж байгаа тэр бүсгүүчүүд орсон байгаа. За тэгээд тэр тэмцлийнхаа үр дүнгч гэсэн амссан байгаа. Тэгэхээр Солонгосын ард түмний сая 6 цагийн дотор те энэ юугаа эргүүлцдэг те нөгөө дээр байгаа хүмүүсээ ингээд татан буулгачдаг. Энэ шалтгаан ч ерөөсөө энэ байгаа хгүй тэмцэгч. Гэтэл манай Монголын байдлыг ингээд харахад сая нөгөө тэ нэг нэр бүхий инфлюенсер залуу маань те ингээд бутааны эсрэг ингээд жагсаал гараад ирээл урайлал яхаад фейсбુકийг хаачиж штэ. Тэгэхээр монголчууд бид нэр яаж амьдраад байна те? Бид нар чинь тэмцэж чаддгүй хүмүүс аахгүй юу? Бид нар ингээд хүлцэнгүй байгаад байдаг, дорой байгаад байдаг. За яг уу энэ тэмцэж байгаа юм чинь. За би яг уу сошиалоор нэг шеэрлчээ, эсвэл нэг талбай дээр очиод гарын үсэг зурчээ те. За нэг хамгийн дээдлийн тэмцэл нь энэ байгаа
байхгүй. За эсвэл сошиалын араас ингээд 9 шидийг хараад доромж үгүй ингээд урсгах чи те. Яг үндэ тэр хүмүүс чинь ингээд шарахтай хүмүүс байгаад байна л да. Хэрвээ шарахгүй хүмүүс байсан бол эн чин одоо бид бүгдээрээ нийлээд те энэ утааныхаа эсрэгч байна уу, авилгын эсрэгч байна уу, одоо нийгэмд болохгүй байгаа хар муха бүх юмны эсрэг бид нэр тэнцээд зогсчих боломжтой хүмүүс байгаа байхгүй. А гэтэл яагаад бид нар боломжгүй байгаад байна гэхээр цаана бид нар тэмцэгч хүмүүс биш байгаа байхгүй. Хитрхи сул дорой, хитрхи хүлцэнгүү тэгээ өнөө маргаашаа яа гэж яхад бол айгүй тийм хэцүү байдалд орчоод байна л да. А солонгосын ард түмэн болохоор тэмцэж чадчихжээ. Нэгдэж Тэмцэж чадчих чадчихжээ, тийм. нийлж чадчихжээ, нэгдэж чадчихжээ тий. Тэгэхээр ялгаа нь ерөөсөө энэ байна л гэж харагдчихжээ. Тэгэхээр одоо энэ саяны травмагийн 5 хоногийн аянд орж ирсэн тэр бүсгүүчүүд чинь маш их зориглож जैन тий. За маш их тийм хүсэл эрмэлзэл дүүрэн байна тий. Тэгжээж эн чинь өөрийнхөө тэр хүсээд байгаа юмыг авч чадчихжээ штэ. Бид нар тэмцэхгүйгээр хүсээд байгаа юм авах боломжгүй гэдгийг л харуулад байна. А тэр тэмцэл нь юу байж болох вэ? Өөрөө өөртөө тэмцэж штэ. Бидний хамгийн түрүүний өрсөлдөгч чинь бид нар өөрсдөө байхгүй өөрсдөө. Яагаад би ингэж амьдарч байгаа юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж сурах. А тэр асуултынхаа дагуу яг чин үннээрээ хариултаа олж сурах, хайж сурах, чиглүүлэгч тэр коучгаа одоо тий хайж олох тий энэ бүгд чинь тэмцэл байгаа байхгүй. Бид нар өөрөө өөртөө тэмцээгүй цагт, бид нар өөрөө өөрийгөө дийлээгүй цагт бид нар тэр нийгэмд байгаа бусадтай тэмцэн гэх боломжгүй. Тийм учраас бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байхгүй. Бид нар өөрсдөө өөрчлөгдөж бид нар эргэн тойрондоо өөрчлөлт авчрах боломжтой юм а гэдгийг л одоо тэр 37 бүсгүй яасан байна л да. Ухаарсан байна л да. Тэгээд тэмцсний үндсэн дээр өөрийнхөө одоо хүсээд байгаа тэр зүйлийг ясан. Тэрнээс бид нар чи одоо ингээл тэнгэр рүү хараад ч юм уу те эсвэл ингээл залбираал байхад бид нарт тэр хүссэн юм бууж ирэхгүй шүү дээ. Биднээс ямар нэгэн байдлаар тэр золиос гаргана. Биднээс ямар нэгэн байдлаар тэр ресурсууд, тэр нөөцүүд гарч ирэх ёстой байгаа байхгүй юу? Бид нар үнэн төлөх ёстой. Багш маань ингэж хэлдэг шүү дээ. Үнэн гэж юу вэ? Үнэн гэдэг үгийнхаа үндсийг хар. Үн гэсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр альва юмыг бид нар хүсэж байгаа юм авахын тулд үн төлөх хэрэгтэй байхгүй юу? Үн төлөх. Тэр нь мөнгөний хэлбэр байж болно. Тэр нь цаг хугацаа байж болно. Тэр нь ич хүрч энерги байж болно. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд өөртөө тэр хөрөнгө оруулалтыг хийх нь айгүй чухал юм аа. Тэрийг өөртөө зөвшөөрөх нь айгүй чухал юм аа. Энэ бол хамгийн ихний алхам гэсэн зүйлийг л одоо санаанд орж байна да. За баярлалаа байхгүй ч. За тэгээд нөгөө сэдэв маань сэтгэлийн шарах гэж байгаа. Тэгээд за сэтгэлийн шарахтай хүмүүсийн одоо цөөхөн хідэн симптом төлөвийг ингээд шинж тэмдгийг дурдж өгөө. Одоо сэтгэлийн шарахтай гэдгээ яаж хүн мэдэх үгээд. За симптомоо дуртахаас өмнө сэтгэлийн шарах траума гэж юм юу хэлээд байгаа гэдгийг ярих хэрэгтэй баг тий. За траума гэдгийг болохоор олон хүмүүс мэдж байгаа. Гэхдээ мэдэхгүй бас маш олон хүмүүс байна. Тэгэхээр яг эн чинь юу юм бэ? Энэ юу яриад байгаа юм бэ гэдгийг бид нар тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Тий. Ялангуяа би траума коуч байгаа. За хамгийн түрүүнд сэтгэлийн шарах гэдэг нь бидний аль нэг насанд за ихэвчлэн бид нар бага нас руу орох хэрэгтэй гэдэг тий. Аль нэг насанд нэг альва тийм муу мухай онцгүй тийм одоо бид нарыг цочроосон тийм үйл явдал тохиолдоход тэр үйл явдлаас үлдсэн бидний энэ тархийг гэмтээсэн сэтгэлд шарах үлдээсэн муухай дурсамж үлдээсэн муухай мэдрэмж үлдээсэн тэр үлдцийг хэлээд байгаа. Тэгэхээр тэр нөгөө болсон тэр үйл явдал нь бол өөрөө биш. Тэр үйл явдлаас хүмүүст одоо тархинд нь үлдсэн тэр зүйл нь сэтгэлд нь үрцсэн тэр муу мухай дурсамж нь л байгаад байгаа байхгүй. Энэ бол авсан зүйл тийм үү? Болоогүй мөртлөө болох ёстой байсан тэр зүйлээс биднэрт бас юм муухай дурсамжууд одоо муухай мэдрэмжүүд үлддэг. Тэр нь юу гэхээр хайр. Бид нар бага насндаа аав ээжтэй хайрлагдаж тий инхрийлэгдэж үнсүүлж тэврүүлж өсөх ёстой байтал бид нар хэрвээ тэр авах ёстой байсан хайрыг аваагүй бид нар бас сэтгэлийн шарахтай үлддэг байгаа. Тэгэхээр сэтгэлийн шарах гэдэг чинь нэг хоёр талтай юм байна л да. Нэг нь болсон үйл явдлаас болоод нөгөөх нь болоогүй үйл явдлаас болоод тий. Тэгэхээр ийм зүйлээс ингээд үлдсэн тэр тунцыг ингэж хэлээд байгаамаа. За тэгвэл энэ траумата гэдгийг бид нар яаж мэдэх вэ? За маш олон бүсгүүчүүд ингэж орж ирдэг байхгүй. Би сэтгэлийн шарах байхгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр би гацаад байна. Тэгсэн мөртлөө өнөөдөр би архичинтай амьдраад байна. Тэгсэн мөртлөө би өнөөдөр хүчрхийллийг хүлцээд төвчрээд амьдраад байна. Тэгтээ надад бага насны шарах байхгүй. Надад юу шарах байхгүй гэж орж ирдэг байхгүй. За үнэхээр хайрлагдаж өссөн гэдэг. Би яаж жаргалтай хайрлагдаж өссөн тий. Гэтэл үнэндээ бол үгүй аахгүй. Магадгүй тэр хүн эмээ өвгөө дээр хайрлагдаж өссөн байж магадгүй. Аав ээж нь хайцсан бай. Аав ээж нь одоо манай Монголын энэ нөгөө соёлын бас ингээ хүчин зүйлүүд аюух нөлөөлөд байдаг байхгүй. Монгол хүний сэтгэлийн шарханд тэр нь юу вэ гэхээр одоо хэвийн зүйл штэ. Айлын том охин тий айлын том хүүхэд дүүнрээ өсөх нь хэвийн штэ. Гэр орноо цэвэрлээ дүүгээ усанд оруулаад
хичээлийн хийлгээд цэцэрлэгт хүргэж өгөөд аваад те гэр орноо тэр нөгөө ээжийн үүргийг гүйцэтгэх хэвийн зүйл шүү дээ. Эмээ өвөө дээрээ өсгөх нь хэвийн штэ. Аав ээж хоёр нь завгүй байна. Ажил хийж байна. Эсвэл сургуулаа төгсөөгүй байна. Хэвийн штэ. За үгүй маа энэ хэвийн биш юм аа манайхан. Одоо ингээ бид нэр өнгөрсөн цунаасаа гарах хэрэгтэй наа. Бид нэр арай өөрөөр бодох хэрэгтэй байна. Бид нар чи 2025 онд одоо амьдарч штэ. Бид нар 19-р зуун 20-р зуунд амьдраагүй те. Тэгэхээр энэ нөгөө соёлынхаа энэ сонин юмнуудаас бид нар гарах хэрэгтэй байна. Та хэрвээ өнөөдөр тэ сэтгэлийн би шарахгүй хайранд үсэж байна үсэж яв гэж бодож ивэл та тэгвэл хэн дээр үссэн бэ гэдгээ бод. Аав ээж чинь үнэхээр танд өгөх ёстой байсан тэр хайраа өгсөн үү гэж бод. Хэрвээ үгүй бол та хайр гуйлгчлалж амьдарч байгаа байхгүй. Та багтаа аав ээжийн хайрыг гордож амьдарч ирсэн. Намайг анзаарч ясаа. Би таалагдахын тулд бүх юмаа хийж гин. Би дүүнрээ ингэж гин тэгж гин. Би өөрөө он захыг хичээж гин. Төгсийн синдромд орсон тий. Тэгэл ингээл хичээгээл хайр гордоод яваад байгаа болохоор та өнөөдөр энэ хүлцэнгүй амьдраад байгаа штэ. За тэгэхээр энэ сэтгэлийн шархаа одоо шинж тэмдгүүд маш олон байна л да. Яг уу энийг нэг хоёр хэсэгт бас ингэж хувааж болох юм те. Эхнийх нь болохоор бид нар одоо гуйлахчин, хайрын гуйлахчин те. Хүнд ингээл таалагдах гэж хичээд яваад идэг. За тэгэл хүнийг ингээл идэг те. Тэгсэн мөртлөө одоо тэр хайраа ерөөсөө олж авч чаддгүй. Дандаа нөө өөрийг ингээ хайрлахгүй, гутаах, доромжлох, магадгүй араар нь тавих тийм хүмүүсийг өөртөө ингээ татаад байдаг. Тэгэд яагаад би яаж одоо энэ нөхрөө архинаас нь гарах вэ? Яаж би энэ олон хүүхнүүдтэй холбогдохоос нь болиулах вэ? За инээ тэрэ гэл яаж гэсэн асуултыг бид нар хайгаад идэг. Хариултыг хайгаад идэг. Гэтэл яагаад гэсэн асуултыг бид нар өөртөө тавих хэрэгтэй байдаг байхгүй. За нэгдүгээр тэр байна. Бусдад таалагдгаж хичээх. Бусдын ингээ шошгон доор амьдрах те. Өөрөөр намайг ингээд хүмүүс хөөрхөн ингээ хэлчихвэл өө би хөөрх юм байна. Намайг мундаг гэж хэлчихвэл өө би мундаг юм байна те. Өөрөө тэр validation, өөрөө тэр би сайн байна, би мундаг байна. Болоо штэ те. Лана болоо штэ. Чи өнөөдөр ийм их юм амжуулчлаа гэд өөрийгөө магтаж цаачаач чадахгүй ч гэдэг юм уу те. За эн чин сэтгэлийн шархны одоо нэг шинж тэмдэг гэж ойлгож болно. За хоёр дахь нь юу вэ? Бид нэр хохирогчийн дүрээр амьдардаг. Хохирогчийн дүрээр. Магадгүй аврагчийн дүрээр нөгөө сэтгэл судалт болохоор нөгөө drama triangle гэж байдаг нөгөө Карпманы одоо гаргаж ирсэн те бүр 60-аад он. Тэрэн дээр болохоор нөгөө мөрдөгч, хохирогч, аврагчийн дөрүүд гэж байдаг. Тэгэхээр энэ дөрүүдээ бид нар бас эргэж харуул нэг нь одоо хохирогчийн дөрөв аахгүй. Тэр нь юу вэ гэхээр маш гомдлж амьдардаг. Гомдлоо л байдаг. Миний ингэж амьдарч байгаад те одоо хин нэгэн буруутай миний нөхөр буруутай энэ нөхөр хэрвээ одоо архиудгүй нэг аятайхан эр хүн шиг байсан бол би ингэж амьдрахгүй байх байсан. Миний хүүхдүүд намайг ойлгохгүй байна. Миний хүүхдүүд хэрэг гэр орноо цэмцээлгээд онц сураад намайг байнга баярлуулдаг байсан бол би яаж жаргалтай байх хэвээр байсан те бүх юмнаас би хохирсон. Миний дарга ингээд намайг ойлгодгүй, миний цалин нэмж өгдөггүй, би тэгэхэд илжих шиг хүчтгээд байна гэх те. За гих мэтчлэн ингээд бүх юмд гомдолж идэг, хорвоо дэлхийг зүгчийдэг те. За би яг ийм хүн байсан байхгүй. Би маш их гомдлогч, маш их тийм хохирогч дүрдээ ингээд орцсон. Тэгэл хорвоо дэлхийг зүхээд яваад байдаг. Тэгэл нөгөө туушр нь болохоор өөрийгөө ингээд бүх юмд гимтээ буруутай те. Би сайн байж чадсангүй. Би одоо ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан гэж ёстой гэсэн юмар ингээд өөрийгөө бүрийгөө зодоод нүдээд ингээд сурччихсан тий. Өөрийгөө ингээд шийтгээд одоо сурччихсан. За энэ нэг дүр байна тий. За нөгөө нэг шинж тэмдэг нь болохоор аврагч тий. Одоо надгүйгээр л юуч болохгүй. Тэр ажил надгүйгээр унах гээд байна. Би өөртөө 8 цагт очиод шөнийн тэ 12 цаг зүртэр ажиллахгүй л энэ одоо улс оронч будаа болох гээд байна шүү дээ. Миний ажил будаа болох гээд байна гэл тэ аврагч. За тэнгуүдэ хамаатан садан найз нөхөд ямар нэгэн зовлон жаргал боллоо. Би л гүйж авахгүй болохгүй. Тэгээ ийм хүмүүс сайн дурын ажил маш их хийдэг тэ. Тэгэл өөрийгөө айгүй тийм чухал тооцох айгүй хэрэгтэй. Яг үнэндээ тэр чин нэг хүмүүсийг аврахгаа сайхан сэтгэл гаргаад байгаа юм биш байхгүй огт биш. Тэр чин одоо өөртөө тэр магтаал урамшууллыг л авах гээд байгаа байхгүй. Өөрийнхөө хинбэ гэж мэдгүй. Тэгэхээр энэ нөгөө сэтгэлийн шарахтай хүмүүсийн нэг шинж тэмдэг нь болохоор өөрийгөө хинбэ гэдгийг авах мэдээгүй хүмүүс байдаг. Би яг юунд туртай ресторанд ороод би юу идмээр байгаа гэдгээ ч мэддэггүй. Хүмүүсийн хоолыг хараад тэр гоё харагчид. Тэр хоол харж тэр хүний идж байгаа хоолыг нэг авчие да. Энэ ямар хоол вэ? За энэ чинь бас нэг шинж тэмдэг шүү те. За дэлгүүрт орлоо надад ямар хувц зохих уу? Ямар өнгө зохих уу? Надад ямар мөнгө харамлал те. Тийм юм ч мэддэггүй. Тэгэл хүмүүсээс асуудаг. Тэгэл хүмүүсийн хэлсэн юмар ингээ явж идэг. Энд чинь нөгөө өөрийгөө таниагүй мэдээгүй хүн байхгүй. Тэгэхээр ингээ гаднах байдлаараа ч өөрийгөө таниагүй мэдгүй хүн чинь дотор байгаа тэр сэтгэлийнхаа бугалцсан байгаа тэр шаналлыг яаж мэдх юм бэ? Мэдэх ямарч боломжгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм зүйлүүдтэй те өөрийгөө таньж мэдээгүй хүн байна. За мэдээж ингээ бусдаас ингээ айгүй хамааралтай те. Тэр минь юу хүчгүй, энэ минь юу хүчгүй. Температурыг хэмждэг, бусдын температурыг хэмждэг тий. Яна энэ хүн яагаад ийм урт байгаа юм бол? Яна яагаад ингэж гунигтай байгаа юм бол?
Өө энэ хүн баяртай шүү дээ. Тэгж амжи би ч гэсэн баярлчихъя. За энэ хүн гунигтай юм бай хөөхөн амтаа яатсан бол гэл ингээд бусдыг те тэр эмоцийг бусдын эмоцийн өмнөөс хариуцлагыг хүлээгээд байдаг. Өөрөөр бусдын ачааг өөрийнхөө нуруунд дээр ирж сайн дураараа ачаад байна шүү дээ те. За эн чинь бас нөгөө эрүүл бус хамаарлын нэг шинж тэмдэг баггүй маш олон шинж тэмдгүүдийн нэг нь. Тэр ингээд гих мэтчлэн яриа л маш олон шинж тэмдгүүд байгаа те. Тэгэхээр ганцаарчлсан коучингийн одоо гайхамшиг нь юу вэ гэхээр яг тухайн хүн одоо ямар сэтгэлийн шарахтай вэ гэдгийг нь одоо яриулаад те харилцан ярилцаад коучинг өгөөд тэгээд оншилж гаргаж ирээд за тэрийнх нь одоо тий учир шалтгааны нэг гэж ухаж түнхээд тий яг аль насанд ямар сэтгэлийн шарах гэмтэл авцсан. За тэгвэл энэ чинь одоо яах ёстой юм гэсэн тэр нөгөө тухайн хүний асуудал дээр ингэж тулж ажилтдаг болохоор маш хурдан ингэж сэргэх юм нэг бас боломжтой байгаад байдаг. Эхнийх нь тий хоёр дахь нь болохоор групп коучинг бас гайхалтай байдаг. Тэр нь юу гэвэл бусдыгаа гэрчилдэг бид нар. Групп дээр одоо бид нар бие биендээ итгээд аюулгүй орчин бүрдүүлээд тэр одоо эмзэг те шархалсан юмнуудаа ингэж яриад байна гэдэг чинь бусдыгаа ингэж харах, өрөвдөх те яг үнэндээ одоо иймэрхүү одоо травмагийн групп коучингээс ингээ гарч ирсэн бүсгүүчүүд болохоор бусдыгаа амар хайрлж өрөвддөг болчихдээ штэ. Бид нар ингээ сэтгэл маань аюу хатуурчдаг. Одоо энэ амьдралын хатуу хөтүү зовлон жаргалыг ингээ туулж яваад те хүнийг хайрлж өрөвдөх тэр энерги сэтгэлгүй болчдаг. Эмэгтэй хүмүүсийг хэн доромжилж байна? Эмэгтэй хүмүүс өөрсдөө доромжилж байна. Одоо ингээл янз бүрийн группт одоо бид нар чинь нөгөө коучуудын хуваар ингээд тий за хүмүүс юу бич чинь яаж чинь ямар зовлон туулж чинь гэл ингээл тандаал явж хахад тий нэг нь ингээл сэтгэлээ уудлаа л та яахаа мэдхгүй байна гэл нэрээ нууцлал бичсэн баха доор нь ингээ бөөн доромжууд тэр нь юу вэ дата эмэгтэй хүмүүс бие бинийгээ химэлж чинь бие бинийгээ доромжилж чинь яагаад тийм амар хатуу болцсон биш үү тийм амар одоо сэтгэлгүй энерги сэтгэлгүй тийм болцсон биш үү бусдыг хайрлахгүй хүн өөрийгөө хайрлахгүй шүү дээ өөрийгөө хайрлж өөрийгөө одоо арчилж өөрийгөө инэрч өөрийнхөө өршөөд сурсан л бусдыг чаддаг байхгүй. Тэгэхээр нэг бүх юмны эхлэл чинь та өөрөө байдаг. Тэгэхээр миний нөхөр архиугаад байна араар тавиад байна биш ээ. Та өөрлөг өнгөх хэрэгтэй байхгүй. Яагаад ингэсэн гэдэг тэр асуултанд хариулах. Тэр трауманы гайхамшиг нь тэр байгаа. Харин тэгээд Лана коуч маань болохоор одоо ганцаарчсан сургалт бас хийж байгаа. Тэгээд ганцаарчсан коучинг хийгээд тэгээд сургалт явуулж байгаа юу? Дандаа сургалт явуулж байгаа юу? За сая болохоор 5 хоногийн багшийн маань одоо трауманы хамгийн сүүлийн аян байсан. Тэрэн дээр би одоо багштай хамтарч хийгээ туслах коучор ингээд оролцоод явсан байгаа. За одоо болохоор багш маань нөгөө дараагийн төвшөндөө орж байгаа. Илүү тийм маркетинг, бизнес мөнгө олох. Бүсгүүшүүд чинь одоо мөнгөгүй бол бид нар яг үндэ хинч биш шүү дээ тий. Одоо энэ лайвыг үзэж байгаа бүсгүй та өөрөөсөө асуугаад үзээрэй. Та мөнгөгүй бол ямар мэдрэмжтэй байдаг вэ? Мөнгөгүй бол бид нар маш сул дорой, ууртай, одоо юу ч хийх тийм чадваргүй юм шиг те өөртөө итгэлгүй тийм мэдрэмжтэй байдаг шүү дээ. Мөнгө гэдэг бол маш чухал. Ялангуяа эмэгтэй хүн мөнгөний хувьд чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр багш маань Монгол эмэгтэйчүүдийнхаа одоо нөгөө трауманаас айгүйх салгалаа мянган бүсгүүчүүдэд гэрэл бэлгэллээ, цаашаа амьдрах урам зориг бэлгэллээ. Яаж одоо те ингэж өнөө маргаашаа аргацаах биш яаж ингэж мөрөөдлийнхаа дагуу те ингэж хөгжинд цэцгэлж ингэж хөгжиж дэвшиж одоо амьдрах боломжтой вэ гэсэн тэр арга замуудыг мянган эмэгтэйчүүд заагаад өчлөө. Одоо тэр бүсгүүчүүдэд яаж мөнгө олох вэ? Яаж баян болох вэ те? Баян болох чинь хүн болгоны л хүсэл штэ. Бид нар л одоо ингээ мөнгөнийхаа шархнаас болоод те мөнгө стай нэ тэрэ гэл 9 шидийн юм хэлээд өгдөг болохоос өөртөө мөнгө чинь хүн болгоно те. Багун болгон баян болохыг хэлсэн шүү дээ. Тэр Монгол бүсгүүчүүдтэй яаж баяжуулах вэ? Яаж баян болох вэ гэсэн тэр одоо төвшин рүү ингээ орчиж байгаа болохоор одоо травмагийнх нь сургалтуудыг одоо би хийж байгаа. За би болохоор нөгөө яг ингээд inner child те тэр нөгөө дотоод хүүхдийн шархны эдгэрлийг ингээ хариуцаад явж байгаа. За манай Top Coach Academy бас нэг коуч болох инсайд коуч маань энэ мөнгөний шарх те за үзэгдэж харагдах айдас те гих мэтчлэн ингээд бид төр ингээд энэ групп сургалтуудаа ингээд би дагаад аваад явж байгаа. Ганцаарчсан коучинг дээр бол мэдээж төвлөрч ажиллаж байгаа. Яг бол ганцаарчсан коучинг гэдэг бол өөрөө хитэйгээр нэг хүнтэй ажиллаж байгаа ч гэсэн бид нар нэг хүн гэж гоолох ямарч боломжгүй байдаг. Нэг хүний ард 10 хүн байдаг. Хэрвээ бид нар нэг ээжийг бид нар чадварчуулаад бид нар одоо хэвтрийн өвчин төстэй гой ингэж нисэж дүүлэх тэр даламчийг бэлгэлж чадж байгаа бол ард нь тэр эмэгтэй ард нөхөр нь байгаа. Хүүхдүүд нь байгаа. Ажлынх нь хамт олон байгаа.
найз нөх, ах トゥ хамаатай саднаага. Эмэгтэй хүн, ээж хүн гэдэг бол маш том нөлөөлөгч хүн байдаг. Тэрийгэ бид нар данч мэдтгүү. Бид нар хэрвээ муу үлгэр дуурайл болгоод байвал бид нар тэр муугаараа л нөлөөлнө. Бид нар сайн үлгэр дуурайл болоод байвал бид нар тэр сайнараа л нөлөөлнө. Тэгэхээр эмэгтэй хүн болгон нөлөөлөгч байхыг хүсдэг. Тэрийгэ хүлээн зөвшөөрч гинүү үгүй юу гэдгээрээ л ялгаатай болохоос. Тэгэхээр та хэрвээ сайн нөлөөлөгч болмоор байвал та өнөөдрийнхээ энэ зовлонтой амьдралаар хүүхдүүдэд амьдруулмааргүй байвал та энэ сэтгэлийнхаа шарах гэмтэл гэдэг юмыг одоо янзлахаас өөр аргагүй тийм байдалд хүрээд байгаа байхгүй. Энэ бол ээж хүний хувьд таны үүрэг хариуцлага болчиход байгаа. Сонголт биш те. Энэ бол үүрэг болчиход байгаа байхгүй. Энийгээ чухам та өөрөө хүлэн зөвшөөрөөд те, алхам хийгээд, үйлдэл хийгээд те, өөртөө тэр нөөцийг зарцуулах тэр зөвшөөрлөг өгөх үгүй гэдэг дээр л асуудал байгаа байхгүй. Тэр зөвшөөрлийг өгөөд та тэр босгоёг те. Зарим хүнд намхан босгож болно, зарим хүнд нэлээд өндөр те хөдөлмөр зарцуулах зөвхөн тэр одоо нөөцийг гарах уугүй юу гэсэн зөвшөөрлийг өөртөө өгөхийн тулд те тхийн тулд одоо ямарваа нэг өндөр чоноо нам чоноо босгыг давах хэрэгтэй. Тэг та үйлдэл хийх хэрэгтэй байдаг. Тэр ганцаарчсан коучингийн гайхамшиг нь болохоор хэдийгээр нэг ээжтэй би ажиллаж байгаа ч гэсэн цаана нь бол олон хүнд нөлөөлөх боломжтой байдаг болохоор үнэхээр гайхалтай ажил. Ер нь энэ хүний шарахтай ажиллана гэдэг бол тий хүнийг ингэж босгож ирэхтэй тэр ажил бол маш гайхамшигтай, маш буянтай ажил байхгүй. Одоо бусдад тэр гэрлийг тэгээ бусдын сүүдэртэй ажиллаж бусдыг гэрлийг ингэж гаргаж ирнэ. Гэрэл болж одоо түгээн гэдэг чинь өөр аюулгүй том буянтай ажил юм билээ гэдгийг одоо ингээд өөрийнхөө амьдрал дээр ингээд яагаад явж байна да. Мэдрээд явж Би ч гэсэн нэг ганцаарчсан сургалт яг албан ёсоор хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд анхны шавнар маань маш их баяртай надад бүр их талархал илэрхийлээд ингээд мессежүүд ирэхээр үнэхээр кайфтай идэм бил нэг гоё мэдрэмж идэм билээ. Тэрийг бас би эдлээд явж байгаа. За тэгээд тэрнээс гадна их хүн чинь өөрийнхөө сэтгэлийн шарахыг ангахаар чинь одоо бид нар чинь ээж аваасаа сэтгэлийн шарахыг өгж аваад тэгээд өөрснөө үр хөвгтдөд дамжуулаад байгаа тий. Тийм epigenetics тийм үе дамжсан юу яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас таслан зогсоож байгаа талаар төр товч ярих уу? За тэгээ одоо сэтгэлийн шарах гэмтэл надад байна уу? За байвал ямар сэтгэлийн шарах гэмтэл байгаа нь те эхийн шарах уу, эцгийн шарах уу, араар тавилтын шарах уу, за мөнгөний шарах уу, за эсвэл хаягдсан гологдсон шарах уу те ингээл янз бүрийн ингээд шарахнуудын аль нь яг надад байгаад байна. Эсвэл бүгдээрээ байна уу? Комплекс шарах те энийг чи комплекс шарах гэдэг те ингээд сонгоны чи ингээд хайсан ингээд хуулахад нэх олон давхрах юм гараад идэв штэ. Шарах гэдэг чи ерөнхийдөө нэг тиймэрхүү байдаг. Гаднаас нь ингээл нэг шархаа ингээл илрүүлээл бас ингээл эдгэх явцыг эхлүүлдэг гэж бодоход дотроос нь ахаал нэг гараад байна тий. Тэгэхээр энэ олон шарах чинь нийлээд бас ингээ комплекс шарах гэдээ явчихдаг. За би тийм шарахтай хүн байсан. Тэгэд тэр суур шархаа олох нь айгүй чухал байдаг. За epigenetics гэдээ ярьчлаа тий. Тэр нь болохоор бид нар юу яагаад шархалдаг вэ гэвэл хэн бид нар шарх өгдөг вэ гэвэл тэр шархтайгаа бид нар төрдөг байхгүй юу? Гэхдээ тэр шарх чинь бидний дотор байж байдаг. Бид нарыг кодлцсон, биднийг програмчлсан, бидний бүр ингээд тарих тэр шархаар ингэж төгжигдсэн байдаг. Тэгэхээр тэрнтэйг ингээд төрсөн мэт болчихж байгаа. Тэгэхээр эн чинь юу вэ гэхээр за энэ нь болохоор нөгөө neuroscience-тэй нөгөө тархины шинжилгээ ухаан энд айгүй ингээ гайхалтайгаар орж ирж байгаа штэ. Дөнгөж төрсөн хүүхэд чинь нөгөө тархиных нь эсвүүд нейронууд ингээд юм хідэн тэр бумаар ингээ хоорондоо холбогдоогүй ингээл чөлөөтэй хөвж идэг. Гэтэл тэр хүүхэдтэй дөнгөж төрөөл одоо эхний амьдралынхаа эхний 5 жил ямар орчинд өссөн байна? Аав ээж нь хоорондоо ямар харилцаатай байна? Хайрын харилцаатай байна уу? Ямар ихтгэл үнэмшилтэй байна? Ямар үг хэлж гин, ямар үйлдэл хийж гин, хоорондоо харилцаанд эсвэл хүчирхийлэлт байна уу? Эсвэл тэр хүүхдийг одоо эмээ өвөд нь ч юм уу хаяад явцсан байна уу? Тэр хүүхд ингээл аав ээжигээ санаал ингээл өрөвдөлтөө ингээл хүлээгээл байж гин үү? Ганцаардж гин үү? За магадгүй ингээд манайх төгжигддэг хүүхдүүд айгүйх байсан одоо ч байгаа тий. Тэгэхээр тэр төгжигддэг хүүхдүүд чинь ямар их ганцаардлыг мэдэрж байгаа байлаа тий. Тэгээ тэр ганцаардлынхаа мэдрэмжийг дарахын тулд гэртээ байгаа хамаг чихэр мэхрээ идэл ингээл чихэр тий сахарны домтой болцсон юм хүүхдүүд байна. За гих мэтчлэн тэр хүүхдийн 0-5 наснд аав ээж нь эмээ өвөө нь асран хамгаалагчт нь ямар үг үйлдэл үзүүлж байна. Ямар одоо зүйл хийж байгаа үнэмшиж байгаа ертөнцийг үзлэх үзэл нь юу вэ? Тэр бүгдээс болоод энэ нөгөө чөлөөтэй хөвж байгаа тэр бум нейроных нь эсүүд нь хоорондоо бат холбогдоо төгжигдээ явцдаг. За энэ 0-5 нас гэдэг болохоор энэ шинжлэх ухааны гаргасан юу байгаа. Тэр нь болохоор
Хүүхэд хүчирхийлэлтэй орчинд байх тусам эрт хаагдана. Эрт хөгжигдөнө. Хүчирхийлэл багтай хайрын орчинд өсөх тусам энэ 5 нас нь одоо магадгүй 6, 7, 8, 9. За тэгэхээр энэ бүгд чинь Үүний одоо хүүхдийн тэр тархийг ингээ кодлоод хөгжигдэж байгаа гэхээр тэгээд далд ухамсарт нь суучаар тэр далд ухамсарынхаа код мэдээлэл програмчлалаар хүн чинь үлдсэн насндаа амьдраад байт юм байна. Тэгэхээр яалтчгүй энд бид нарыг өсгсөн тэр аав ээжийн суулгасан код болчихж байгаа. Энэ утгаараа эн чинь шарах дамжиж байгаа гэсэн. Гэтэл тэр аав ээж нь яаж өссөн бэ? Эмээ өвөө нь яаж үсгсэн? Магадгүй тэрний эмээ өвөө нь яаж үсгсэн те. Тэгэхээр энэ чинь нөгөө энэ нөгөө шарах дамжин энэ шархны гинжин хэлхээ гэдэг чинь тэрийг л хэлээд байгаа. Тэр аав ээж чи өөртөө бас тэр хайранд өсөөгүй магадгүй хүчрхийлэлд төрсэн. Магадгүй аав нь ингэж архиудаг байсан учраас тэр хүүхдэд архиух чинь хэвэн штэ гэд суудсан те. Тэгээ эсвэл өөрөө архиудаг, эсвэл архиудаг хүний хүлээн зөвшөөрдөг. Эсвэл эсрэгээр нь бүр архийг үзэн ядаад өөрөө амсдаггүй нөхөр авлаа ч гэсэн архичин биш байвал бусад бүх юм болоо гэж хүлээн зөвшөөрчдөг. За тэр бусад бүх юм дотор амар юмнууд бас орж болно шүү дээ. Өөрөөр хүчирхийлэл. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр ерөөсөө эн чинь ямар орчинд үссэн бэ? Тэр нь ингээд програмчлалтаа суугаад үе удам бүр ингээд дамжиж авчиж байгаа хгүй. За хэрвээ одоо Лана би болохоор одоо мэдээж өсгсөн хүмүүсээс тэр шархыг авсан байгаа шүү дээ. Тэнгүүтээ би өөрийнхөө том хүмүүсд тэр шархаа дамжуулсан. Би дамжуулсан. Дамжуулахдаа би дамжуулж гин гэж мтээгүй. Яг бол би өөрийгөө шархтаа гэж мэдгүй. Шарх гэдэг үгийг би ерөөсөө сонсоочгүй мэдээчгүй байсан л хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр дамжуулснаа мэдхгүйгээр манай хүүхдүүд хэрвээ мэдхгүй бол цаашаагаа дамжуулна. Тэгэхээр нөгөө гинжин хэлхээ үе удам дамжиж гин гэдэг чинь ерөөсөө л энэ байгаа байхгүй. Тархиа юугаар кодлж гин гэдгээрээ л байгаа. Гэтэл өнөөдөр би нөгөө азтай оттой хүн учраас те нөгөө буюу хүн багштайгаа уулзна гэдэг бол дээдийн буян заяа гэж байдаг. Тэгэхээр би бол дээдийн буян заяатай хүн. Би гайхалтай багштайгаа уулзраад би энэ гинжин хэлхийг тасалж чадсан хүн байхгүй. Надаар ингэж одоо шархнуудын юу дуусч байгаа байхгүй. Тэгтээ би нөгөө том хүүхдүүдэд дамжуулсан учраас тэр том хүүхдүүдэд би ядаж те уучлаарай ингэсэн биш үү те одоо энийг чи ингэж эмчлэх ёстой юм биш үү гэсэн би чиглэлийн надаж өгөх боломжтой байгаа байхгүй. Жижигхэн хүүхэдтэй болохоор би угаасаа юм шарахгүй одоо өсгөх боломжтой байгаа байхгүй. Одоо би 4 настай жижигхэн хүүхэдтэй тэрэндээ болохоор би одоо яаж би шарах өгөхгүй байх вэ гэдгийг одоо аягүй сайн мэдчихэж байгаа учраас одоо ирээдүйд нь ихтгэлтэй байх. Тэгэхээр энэ гинжин хэлхийг одоо би өөрийнхөө одоо энэ туршлагаар ингэж яаж ийн л та одоо тасалж ийн л да. Одоо тэр утгаараа одоо хүн чинь нөгөө өөрийнхөө тулсан зовлонд талархна гэвэл одоо хүмүүс ингээ гайхна л да. Одоо эн чи юу яриад солиороод байгаа хүүхэн бэ гэх те. Яг үүндээ би энэ тулсан зовлондоо айгу талархаж явдаг. Би маш олон шарахтай байсан. За тэрнийхээ одоо балгаар те маш их тийм хэцүү амьдралыг туулсан. Тэгвэл одоо би тэрэндээ талархаж байгаа хгүй. Яг бол тэрний ачаар би багштайгаа уулзраад тэрний ачаар би энэ одоо үе удам дамжсан гинжин хэлхийг би тасалж чадж байгаа байхгүй. Тэгэхээр би үе удамдаа ч тэр те бусдад ч маш гайхалтай би буян хийж байгаа тийм л хүн байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингэж анх ингээд сонсож байгаа хүмүүсийн одоо юу яриад байгаа ингээд айгүй гайхдаг. Гэхдээ та энийг цаашаа ингээд гүнзгийрүүлээд бас судлаад үзээрэй. Бас ингээд хиний даваа коуч маань ингээд хийж байгаа ингээд гоё контентуудыг сонсоод үзээрэй. За хэрвээ одоо миний ярьж байгаа таалагдтал миний одоо энэ фейсбુકийг бас ингээд дагаад те фоллоу хийгээд бас явж болноо. Тэгээд та энэ сэдвэр бас ингээд судлаад ингээд цаашаага ингээд юу байна, яадын гэсэн тэр судалгаагаа битээ зогсоогоорой л гэж хэлмээр байна. Тэр нөгөө аав ээжээс үлгэр дуурайл авч өсөж байгаа хүүхдүүд чинь за жишээлбэл архичин аавын хүүхэд би өстой архичин хүнтэй суухгүй гэж бодсоор хагаад архичин хүнтэй суучдаг тал байгаа даа тий. Эсвэл ингээд айлын үнэхээр хайрлагдаж өссөн айгүй их хүүхэд ингээд айлын нэг айгүй халамжтай мундаг охинтой суугаад тэгээд уг нь санаа гаргахад тийм сайхан халамжтай ажилласан гэх нэртэй хүн чинь уг нь аж аргалтай амьдрмаар байдаг зүгээр бодоход тэгэхэд бас тэгж болдгоо гэх жишээ нь тэгэл бүх асуудлууд ингээ сэтгэлийн шархнаас болоод гэр бүлд ингээд асуудлууд их үүсдэг байлээ л дээ тийм ээ. Тийм болохоор ингээд бүхэл хүмүүс одоо энэ би ямар гэр бүлд өссөн одоо ер нь өөртөө ажиллахад хамгийн чухал өөртөө ганцаараа мэдээж ажиллана гэж аахгүй шүү дээ. Өөрийгөө ингээд гаднаас нь харах чадвар их хүн болгонд байдгүй шүү дээ. Ер нь бол тийм ээ. Өөрийгөө гаднаас нь тарьдах чадвар тийм учраас энэ коуч нартай сайн ажиллаараа энэ манай энэ топ коуч академичийн фри үнэгүй тийм вебинарууд бас яваад байгаа. Тэд нарыг бас үзээрэй. Тэгээд маш олон 50 гаруй коуч бэлтгэсэн байгаа. Бүгдээрээ сургалт явуулж байгаа.
хувийн зөвлөгөө өгж байгаа. Тэгээд тэр болгоныг ингээд өөртөө хараад үзээд тэдний лайв энтрийг үзээд өөртөө таарсан нэрхтээ коучээ сонгоод ингээд тусламж аваараа. Тэгээд манай монголчууд өөрснийхээ одоо ингээл тэр сошиалар байж байгаа ингээл сөрөг комментүүдийг харахаар ер нь баг ихэнх хүн л сэтгэлийн шарахтай байна гэж ажиглагдаад байгаа юм те. Ерөөсөө бүхэл юм сөрөг болчихлоо шүү дээ, тэ. Тэгэхээр энэ болгоны чинь ингээл сөрөг чигээрээ яваад бол одоо бидний нөгөө энерги давтамж чинь ямар болох вэ? Нийгэм чинь ямар болох вэ? Хамгийн гол нь тэр эднэрийг харж өсөж байгаа энэ хүүхдүүд чинь ямар байх вэ? Тэр их сэтгэл шарханд өсөж байгаа шархлагдсан хүүхдүүд чинь ямар нийгмийг бүтээх үү гэж ингээд бодохоор чи ерөөсөө бид нэр зүгээр сууж болохгүй л болчиход байгаа юм тийм ээ. Яг үнэ одоо ингээд шүүмжилж байгаа хүн те би амар шүүмжилдэг байсан байхгүй. Одоо нэг юм жишээ авахад нэг нэлээд нэр хүндтэй тухайн үед улсын их хурлын гишүүн байсан нэг эмэгтэй Twitter дээр ингээд аюу гоё ингэж мод тарьж байгаа те тэр чинь аюу гоё буянтай ажил хийж штэ гоё мод тарьж байгаа тийм пост байсан байхгүй твит байсан. Тэгээ гоё зураг мурагтай. Тэнгүүдээ би тэрэн дундаас нэг ширхэг үг үсгийн алдаа хараад тэрэн дээр нь би бичиж байгаа шүү дээ. Хөөе, энэ үгийг чи ингэж бичтээ. Гэтэл тэр хүн яг үнэндээ тэр үг үсгийн алдаа байна уу? Хамаа байна. Тэр хүн чи аюу гоё юм хийж байгаа байхгүй. Тэр гоё юмыг би өөрөө хийж чадахгүй шүү дээ. Би очиод мод тарихгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө мод тарьж байгаа хүний үг үсгийн алдааг юм би тоочоод ингэ сууж байгаа байхгүй. За энэ юу вэ? Энэ чи сэтгэлийн шарах байхгүй. Тэгэхээр та хэрвээ хүмүүсийг ингэ шүүмжлээд байвал за ялангуяа ингээд сошиалын ард нэрээ нууцлаад та хэрвээ ингэж хор цацаад байвал та маш том сэтгэлийн шарахтай хүн шүү. За энэ болохоор бас гологцсон хаягдсан шарах гэж ингээд яг ард нь тийм юм байгаад байдаг. Тэгэхээр ингээд хүмүүсийн яг тэр үг үйлдэл одоо бид нар чинь ингээд мэрэгжлийн коучуд болчоор ингээд хүмүүсийг ингээд анзаараад биенийх нь хилэмж юу байна, үг хэлэх нь юу байна, тэ үйлдэл нь юу байна, үзэл бодол, итгэл үнэмшил юу байна гэж хараад энэ ийм шарахтай хүн байна гэд ингээд онцлоод явж байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэг сэтгэлийн шарах гэмтэл гэдэг юм чинь яг үүндээ бид нар өөрсдөө даваад туулцсан, өөрсдөө яг тийм шарахтай байсан тэрийг ингээд эдгэцсэн учраас бид нар коуч гэсэн гайхалтай мэрэгжлийг эзэмшээд явж байгаа байхгүй. Тэрээс бид нар одоо сэтгэл зүйч коуч хоёр чинь шал өөр хүмүүс шүү дээ. Сэтгэл зүйч шиг одоо бид нар ингээд амар олон жил онлайн үтсэн тий онлоор нь л ингээд яваад байдаг. Тэгээ яг үнэндээ онлчин бас ингээд амьдрал дээр ажиллаж гин үгүй шүү дээ тий. Сургууль болгон дээр сэтгэл зүйч байна. Би сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг одоо гутаан дормжлохооргүй. Яг бол би сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг би маш их хүндэтгдэг. Би өөрөө ч тэр үйлчлэгийг одоо авч исэн. За одоо өөрийнхөө хүүхдүүдэд ч авч исэн тий. Тэгэхээр тодорхой хэмжээгээр тусыг бол би авч исэн. Тэгвэл онлоор бол бидний амьдрал өөрчлөгдөхгүй маа гэдгийг би өөрийнхөө амьдрал дээр туршсан хүн байхгүй. Коуч гэдэг хүн чинь болохоор ерөөс туршлага дээр үндэслэж байна. Одоо би жишээ нь яг ингээд амар олон жил би ингээд уйлаад тий дуулаад ингээд амьдрмааргүй байна гэд явцсан хүн чинь сэтгэлийнхаа шарахыг эдгээгээд тэнгуүтэ би ингээд одоо бол юм уйлж дуулах те одоо надад бүүн төлөлгөө бөө мөрөөдөл бүүн үйлдэл байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм ирч хүч рүү орж ийна яаж юм мөрөөдлийнхаа амьдрал руу амьдрч ийна гэдэг сэтгэлийн шарахгүй хүмүүс л их боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр ийм арга замаар би гарцсан юм а гэд тэр хүмүүстэй ингээд чиглүүлэг өгнө гэдэг чинь коуч хүн байхгүй. За энэ бол үнэхээр гайхамшигтай мэрэгжил. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс чинь одоо нөгөө коуч гэсэн мэрэгчлийг ингээд ойлгодгүй юуны коуч гинвэ гэл те стил ингээд амар их тийм доромжсэн хөдөлгөөн нэг хэсэг явж исэн баггүй яг хөө тэр бол явтын нөгөө шин санжин үгүй даашка нөгөө дээр одоо 1900 хэдэн онд ч нөгөө эмч гэдэг хүн байгаагүй шүү дээ тий. Тэгэл анх нөгөө эмч гэсэн ангаах ухаан гэсэн одоо шинж тухайн хөгжүүл эмч гэсэн хүн ороод ирэхэд чи бурхан минь нөгөө лам руугаа яваад өглөө идэ тэ наад эмч чинь тарай мараа хийлэхгүй гэл тэ тэр эмч гэдэг хүнийг ойлгохгүйсэн шүү дээ. Гэтэл одоо бол эмчгүйгээр бид нар тэ энэ нийгмийг төсөөлөх аргагүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан коуч гэдэг хүн чинь нөгөө Монголын энэ нийгэмд тэ ингээд дөнгөж ингээ орж ирээд нэх удаагүй тэ яг үүндээ манай Нара Томсон багш маань энэ коучинг гэсэн мэрэгжлийг Монгол улсад анх таниулсан хүн шүү дээ. Тэгээд ингээд 50-аад коуч ингээд төгссөн байгаа манай топ коуч академиас. Тэгэхээр энэ олон коучууд чинь ингээд шинээр гарч ирж байгаа болохоор хүмүүс яг тэр эмч шиг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй ингээд цугтаад байна шүү дээ тэ. Чухам сэтгэл зүйчил дээр коуч бол хэрэггүй те мэрэгжлийн бус мус гэж 9 шидэ юм ярьж байгаа хгүй. Гэтэл үгүй хүн чин туршлагаараа хүнийг чиглүүлэх боломжтой байдаг. Дээрэс нь бид нар шинжлэх ухааны маш их юмыг үздэг те. Тавашка өөрөө мэдчихэж байгаа шүү дээ те. Маш их тийм зүйлүүдийг үздэг, уншдаг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр та өнөөдөр хэрвээ сэтгэлийн шарахтай байвал та коуч хүн тандаарай гэж би бас хэлмээр байна. Тэгвэл та мэдээж өөрөө
Энд чинь таны сонголт шүү дээ. Тэгэхээр та коучийг сонгосон, сэтгэл зүйчийг сонгосон, ер нь багш гэж хэлэгдэх те хямбгааг сонгосон та өөрөө судалгаагаа аюул сайн хийх ёстой шүү. Тэр хүний яриаг сонсох ёстой. Энэ хүн юу даван туулсан болоод ийм юм яриад байгаа юм бэ гэсэн тэр зүйлийг та судлах ёстой шүү. Магадгүй тэр хүн зүгээр нэг хуурай онл яриад байна уу? Эсвэл үнэхээр би ингэж одоо зов зүдэрч явсан юм аа. Гэхдээ одоо би өөр болцсон гэх те ийм туршлагаасаа яриад байна уу? За өөр тэр дуу хоолой нь танд таалагдж гин үү? Энэ хүн хэр чин сэтгэлээсээ хандж гин? Одоо хүмүүс энэ хүнээс коучинг авчиад юу гэж бичиж гин? Ямар ревю те сэтгэл үлдээж гин? Энэ хүн чи өөр юу хийдیں۔ Гэх мэтчлээ ингээд хүмүүсээ маш их сайн судалжээ гэсэн ийм зөвлөгөө бас өгмөр байна. Тэгвэл нөө юугаач мэдэхгүй пад гэл ингээл орж ирэнгүүтээ ингээл гайхаа сууж байгаа хүмүүс бас байна л да. Тэгэхээр хүн өөрийнхөө төлөө те тэр хөдөлмөрийг зарцуулах хэвээр тэр үнэн гэдэг зүйлийг олохын тулд бид нар үнэн төлөх хэвээр гэсэн түрүүн ярьсан те. Энэ зүйл дээр бид нар айгүй тийм зүгээр нэг хөнгөн хийсвэр биш те. Маш тийм няхуур айгүй тийм нөгөө сериозна те ингэж нухацтайгаар хандах нь айгүй чухал шүү. Яг бол энэ чинь таны зөвхөн таны амьдрал биш байхгүй. Таны үр хүүхдүүдийн амьдрал. Гэтэл манай монгол ээжүүд нөгөө өөртөө амар хайргүй. Монгол эмэгтэй хүн өөртөө хайргүй. Тэгээд тэр нь юугаар илэрдэггүй гэхээр өө би яах вэ? Би одоо ингээл 30 40 50 60 хүрчлээ. Миний амьдрал дуусчлаа. Би энүүгээрээ л өхөн би өөрчлөгдөхгүй. Би одоо ингээл энэ архичин нөхрийг те энэ араар тавьдаг нөхрийг би ингээл өчнөөн жил би ингээл 20 жил 30 жил тэгсээ явчлаа. Одоо би энэ хүнээс салаад яах юм? Ингээл энүүгээрээ дуусах. Миний хүүхдүүд чухал. Миний хүүхдүүд чухам архичинтай битгий суугаасаа бити одоо ингээсээ миний хүүхдүүд сайхан боловсралтай байгаасаа сайн амьдраасаа миний үзээгүй юмыг үзээсээ идээгүй юмыг үзээсээ гэж хүсдэг те. Гэтэл тех боломжгүй манайхаа. Хэрвээ ээж хүн өөрөө сэтгэлийн шарахтаа ээж хүн өөрөө тэр те зовлонгоо ингээ тээгээд хүлцэнгүү тгсээ твчээд явж ивэл таны хүүхд чинь яг та болно. Энийг та хүсэж байна уу? За энэ асуултанд яг нүрээ тулаад яг үннээр хариулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр та зовж болно. Амьдрал гэдэг чинь угаасаа зовлонтой. Та тэр зовлонгоо үр хүүхдүүд чинь таны насан дээр ирээд эдэлж ийн гэж боддоо. Амар байгаа зү. За энэ тохиолдолд та яах вэ? Өнөөдөр л босч ир. Өнөөдөр л хариуцлага хүлээ. Өнөөдөр л та өөрийнхөө төлөө үнэн гэдэг зүйлийн араас хөөцөлдөх хэрэгтэй байна гэсэн зүйл хэлээ да. Баярлалаа. Тэрийг чинь би өстө яг биеэрээ тоолоод өдийн насан дээр ингээд өөрийнхөө очрыг олоод гэр бүлийн амар тайван амьдралтай олгоод бас тодорхой хэмжээний сэтгэлийн шарахтай байсан хүүхдүүдийнхээ шарахыг эмчлээд уучлуулад уучлалгуугаад өршөөгөөд хүүхдүүдтэйгээ ингээд яг жирийн эрүүл амьдралтай эрүүл харилцаатай гэр бүлийн ямар үеийн тийм харилцаагаар ингээд амьдрах гэдэг ингээд зүтгээд явж байгаа болохоор үнэхээр тэр мэдрэмжийг болоод би нэрээ хизээч оройтой хүн байна. Ер нь хүн ингээд суралцаж мэдж өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөхэд ерөөсөн нас бол ерөөсөн хамаагүй юм байна гэдгийг би өөрийнхөө амьдралаар бас мэдсэн байгаа. Тийм учраас энийг үзэж байгаа энэ хүмүүс ерөөсөө та хизээч оройтой хүн ер нь бол тэгэл сэтгэлийн шарахгүй хүн бараг байхгүй. Тэгээд ернөөсөө бараг асуудалгүй гэр бүл гэж бараг байхгүй тийм юм байл шүү дээ. Тийм учраас одоо өөртөө дүгнэлт хийгээд за би ямар учиртай юм, миний амьдрал ямар учиртай, би хүснээрээ амьдарч байгаа мó, миний хүүхдүүд маань миний хүснээр амьдарч байгаа мó, өөрснийхээ хүснээр амьдарч байгаа мó гэж нэг жоохон тийм анализ хийгээл өөрийнхөө тухай амьдралынхаа тухай дүгнэлт бодох хэрэгтэй юм байл л дээ. Тийм тэгэхгүй ингээл нэг шуурган дүртэл нэг бусдыг шүүмжлэл ингээд яваад ерөөс амьдрал үтгэхгүй юм байл л дээ тий. За тэгээд бид хоёрын цаг бараг болж ах шиг байна. Одоо ярилцлагынхаа төгсгөлд болохоор одоо хамгийн ойрны хугацаанд яг юу хийх гэж байгаа ярих вэ? За одоо ч нөгөө шинэ жил те 2025 он гарах чинь гэдэг чи одоо бидний бас айгүй тийм хариуцлагатай үе ирж байна л да коучуудын те тэр нь юу гэхээр хүн чинь нөгөө хүссэн хүсээгүй те шинэ оны босгон дээр яадгүй гэхээр өнгөрсөн оноо дүгндэг хүссэн хүсээгүй дараагийнхаа жил би юу төлөвлөх үү гэж одоо боддог. Тийм учраас коучуудын ажил одоо энд нэлээд тийм дуурах юм шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ талынхаа ингээд ажлыг хийж байна. За мэдээж топ коуч
Академи маань маш тийм гайхалтай хөтөлбөрүүд хийж байгаа. За хамгийн одоо суур болсон анхан шатны хөтөлбөр нь болохоор membership гэсэн хөтөлбөр байгаа. Багшийн маань одоо өгүүлсэн бий болгосон. Тэр нь болохоор гишүүнчлэл байгаа. За энэ гишүүнчлэлийн хөтөлбөрт болохоор хувь хүний хөгжлийн энэ аж аргалын дөрвөн тулгуур гэдэг зүйл дээр ингэж тулгуурлагдж шийддэг байгаа. За аж аргал одоо хүн ажиргалтай байхын тулд дөрвөн тулгуур нь ингэж өв тэгш ингээд гоё тэнцвэртэй, баланстай байж иж одоо ажиглалтай болох боломжтой гэсэн тийм концепц байгаа байхгүй. За тэгэхээр тэр дөрвөн тулгуур нь бас юу байх вэ те? Тэр дөрвөн тулгуурын дагуу бид нэр одоо багшаасаа юм гайхалтай хичээлүүдийг аваад за мөн зөвхөн багшаасаа биш те. Дэлхийд коучуд юу ярьж байна? Дэлхийн одоо мундаг тайзан дээр гардаг спикерүүд юу ярьж байна? Тэр бүгдээс бид нар ингээд суралцах юм боломжтой байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэлхийдээ хүл нийлүүлэх тэр одоо боломжтой гэсэн үг л дээ. Бид нар чи яг үндэ одоо энэ үзэгч та зөвшөөрөх үгүй юу? Одоо зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй чи энэ үнэн. Манай Монгол маань 10, 20, 30, 40, 100 жилээр дэлхийгээс хоцорж явж байгаа шүү дээ. Бүх утгаараа хөгжлийн хувьд ч тэр сэтгэлгээний хувьд ч тэр тий. Тэгэхээр багшийн маань энэ гишүүнчлэл гэдэг гайхалтай хичээл болохоор бүтэн жил явагддаг байгаа. Тэгээд тэрэн дээр бид нар дэлхийдээ хүл нийлүүлэх тийм боломжтой байдаг байхгүй. Тэр хувь хүн өөрөө хөгжих хүсэлтэй, хувь хүн өөрөө ингээд өөрөө өөртөө ажиллах хүсэлтэй байвал бид нар ингэж дэлхий рүү гарах шаардлагатай юм аа. Тэгээс бид нар тэр тогоон дотроо ингээд хүмүүжсэн тогоон дотроо хичнээн өндөр дэвхсэн ч тэр тогооныхаа тэр юунаас гарч чадахгүй шүү дээ. Гэхдээ бид нэр тэр хүмүүжсэн тоогоо дээш нь харуулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгжээж бид нар одоо хэр өндөр өсрөх нь үү те бидний хөгжил, бидний сэтгэлгээ, бидний тэр майндсет хаашаа явах нь үү гэдгээ бид нар үнэхээр өндөр потенциалтайгаа мэдэж чаддаг байхгүй. Тэгэхээр за нэгдүгээр тэр membership хөтөлбөр байна те. За манай Top Coach Academy-аас өөр бол нөгөө бизнес эмэгтэйчүүд зориулсан CEO хөтөлбөр гэж байдаг. Тэгэхээр бизнес эмэгтэйчүүд болохоор те яаж одоо бизнесээ хийх үү? Яаж илүү их мөнгө олох уу? Тэ? За ийшээ олохоо яг мөнгөний арганууд явж байгаа. За маркетинга яаж хийх үү? Энэ борлуулалт, sales тэ? Энэ бүгд юм чи одоо энэ 2025 онд яаж явагдаад байгаа юм бэ гэсэн энэ зүйлүүдийг бас ингээ багшаасаа болон биенээсээ ингээ суралцдаг байгаа. За 3 дугаарт мэдээж одоо коучуудыг бэлдэж байгаа. Багш маань болохоор яг хуу 7 эсэлт ингээд одоо энэ 7 дахь эсэлтийг ингэж төгсөж байна. Тэгээ нэг хэсэгтээ болохоор энэ дараагийн эсэлт нь болохоор нэг хэсэгтээ ингэж завсардах байгаа. Тэгэхээр одоо ингээд төгссөн байгаа коучуд маань ингээд маш идэвхтэй ингэж ажиллаж байгаа. За миний хувьд болохоор мэдээж энэ ганцаарчсан коучинг дээр илүү яа. За тэгээ ойр телевизээр гарч ийн те янз янзын телевизээр их урагдж ийн. Тэгээд энэ сэтгэлийн шархаарч нэг актер ярьдгүй ма ерөнхийдөө бол тэр нөгөө тухайн одоо нэвтрүүлэг те сэтгүүлч нь одоо юу яриулмаар байна тэгэл ингэж ярилцж байгаа л ерөнхийдөө сэдвээ сонгодог л доо эхний сэдв маань болохоор одоо энэ завгүй эмэгтэйчүүдийн цагийн менежмент те тэгэхээр нөгөө цагийн менежмент гэдэг зүйл чинь бас ингэж хүмүүс аюух буруу ойлгоод байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо арай өөр өнцөг оруулж ирэх ч юм уу те. За гих мэтчлэн ингээд телевизд ойрд их урагдж гин. За тэгээд мэдээж ингээд өөрийнхөө үзэгдэж харагдах те лайвуудаа хийх, рилсуудаа хийх те өөрийнхөө ярьдаг сэдвүүдээр ингэж ярих те. За тэгээд ингээд нэг сард бас ингээд травмагийнхаа ингээд шинэ ангийг те энэ групп коучинг ингээ хийх ингээ төлөвлөгөөтэй байна. Ер нь бол хийх юм айгүй их байна. Тэгтээ мэдээж бид нар чинь бас өөрсдөө нөөцтэй хүмүүс шүү дээ. Бид нар чинь өөрсдөө бас нэг робот шиг биш те. Амар их юм ингээд амжуулчих гэхээр чинь бид нар чинь өөрсдөө бас нураад унчиж тодорхой хэмжээгээр бид нар цагийн нөөц, энергийн нөөц бүх юм байгаа юм чинь тэр болгоноо бид нар зохицуулах хэрэгтэй, сайн унтаж амрах хэрэгтэй. За ялангуяа миний хувьд нөө жижигхэн 4 настантай болохоор тэрийгээ бас ингээ нааш цааш зөөх те. За бас хөгжүүлэх юм инээ тэрийгээл бас нэлээд ажилтай байна. Тэгээд миний хувьд хамгийн гайхалтай юм нь юу гэвэл одоо би бүтэн цагаар коучинг хийж байгаа. Урд нь болохоор тийм байгаагүй. Би 20 гаруй жил би олон улсын байгууллагуудаар удирдах төвшний ажил хийжсэн. Тэгээд нөгөө бүтэн цагийн ажил гэдэг чинь одоо өглөө 9-оос орой 6 хүртэл гээл те бүтэн цагаар тэр ажил дээр байх хэвээр маш их ажилдаг байсан. Тэгээд тэр энэ ажлаа би ингэж зориглоод орхиод те энэ нөгөө цалингаас цалингийн хооронд ажилдаг энэ хэмнэлчин миний хувьд одоо насаараа л байлаа штэ. Гэтэл энийгээ би ингэж орхид зориглоно гэдэг чинь яг ингэж өөртөө ихтэй болцсон хүний шинж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ингээд коуч болоод шархаа идгээд ингээд гайхалтай бусдыг ингээд зоригжуулаад явж байхад чинь хүний өөртөө итгэл гэдэг чинь бүрстэ үнэхээр гайхалтай ингэж өстэй юм байна. Дээрээс нь би ямар потенциалтай хүн бэ гэдгээ би мэдэрдэг юм байна те. Хүн миний намайг үнэлэхгүй байхад би бол тэр хүнийг орхио явчих болт юм байна. Тухайн газрыг орхио явчих болох юм байна. Тухайн хамт олон найз нөхдөөд юу гэдэг те. Би
байх ёсгүй газараа байх ёсгүйгээ мэдчихвэл те байх ёсгүй газар байж болно, хамт байх ёсгүй хүн байж болно те. Одоо тийм abusive ч юм уу те, одоо нэг toxic, одоо тийм хортой харилцаа байж болно те. Гэх мэт тэр бүгдээс ингээд айгүй амархан гараа авчтай байна. Яг бол өөрийгөө таньсан учраас. Бусдаас нөгөө таалагдах гэж хичээхгүй, бусдаас ингээд шошго зүүдгүй учраас те. Тэгээ тийм учраас би одоо энэ бүтэн цагийн ажилласаа ингээд сая 10 сарын 31-ээр ингээд гарч яваад одоо миний ингээд бүтэн цагаар коучинг хийж байгаа 2 дахь сар маань ингээд дуусчихин. Тэгээ би үнэхээр одоо маш их тийм гайхалтай мундаг шийдвэр гаргасан байна гэдэгтээ одоо өөрөө ингэж итгээд бусдад ер нь бол туслана гэдэг бол аюу тум буян байгаа хгүй. Тэгэхээр би энэ хорвоодоор яг яах гэж ирсэн бэ гэдгээ хүн олцохоор тэр мөрөөдлийнхаа дагуу ингэж явхаар ингээд цаанаасаа ирч хүч ороод идэм байна. Заримдаа ингээд шөнийн 2 3 унтдаг те, заримдаа ингээд бас нойр муутай хонох үе байна. Гэтэл энэ хийж байгаа ажил маань бас ямар гайхалтай ирч хүч өгд юм бэ гэдгийг одоо яг мэдрээд явж байна. За баярлалаа, нэг иймэрхүү зүйл энэ да. Тэрнээс Тэгээд гадна нөгөө манай багш чинь бас нөгөө Орос сургууль төгсөөд шууд ингээд 18 тад Америкт түрээд ирсэн, Америкт амьдарч байгаа коуч. Тэгэхээр нөгөө би одоо жишээлбэл бас Америкт ирчээд ерөөс Оросын талаарх мэдээлэл ингээд надад их байдгүй байхгүй. Одоо гэхэд чинь жишээлбэл ингээд нэг дан байлдаа хийж байгаа мó шиг л ингээд бодож байгаа. Тэгэхээр манай багш болохоор нөгөө Орос коучүүдтэй их ажилладаг. Тэгээ Оросын хуучин нөгөө зөвлөлт холбоод улсын репаблик гэсэн улсуудын хүмүүст хүртэл хичээл сургууль заадаг юм бид шүү дээ. Тэгээд мэдээллийг ингээд тал суугаар авдаг болохоор ингээд тэр мэдээлэл мэдлэг тэр болоо тэгээд өөрөө бас нөгөө дээрэс нь нөгөө эмээ өвөө нөсөгч гэсэн тий айгүй мундаг эмээ өвөө нөсгсөн болохоор тэр Монгол ахуй соёл гэдэг манай багшд ингээд ярихгүй сэдв байхгүй зүгээр нэг цагийн хичээл биш ингээд 4 5 цаг ингээд ам ангатл ярьж байгаа юм чинь тэрнээсээ үнэхээр гайхалтай тийм учраас манай багш одоо саяны ярьдаг membership and CEO гэдэг 2 1 жилийн програмд ороод ирэхийг өөрийгөө хөгжүүлэх гэсэн хин ч гэсэн одоо яхад бэлэн байгаа тийм ээ. Нээлттэй байгаа юугаа бүртгэл авч байгаа тийм ээ. Да тэрийг болохоор асуугаараа те, яг чатаар асуугаараа гэж хэлмээр нь. Ер нь ингэж бүртгэлтэй холбоотой те, энэ яг тухайлсан хөтөлбөртэй холбоотой зүйлүүдийг болохоор яг над руу эсвэл инсайт коуч руу ингээд холбогдоод асууж болно гэж хэлмээр байна. За багш маань болохоор эмээ өвөө дээр өсөөгүй шүү. Аав ээж дээр өссөн. Зүгээр нөгөө эмээ өвөө дээр хөдөө зуныхаа амралтаар ингэж явдаг байсан учраас нөгөө Монгол ахуйтайгаа тэр адуу малтай те, хонь малтай айгу ойрхон өссөн гэсэн утгаараа бас нөгөө хөдөөний соёлыгч мэднэ, хөдөөний соёлыгч мэднэ гэсэн утгаараа багш ярьдээ шүү. Тэрнээс аав ээж тэр өссөн. Тийм тэгээд орс хэлтэй, англи хэлтэй. Тийм тэгэхээр үнэхээр нөгөө хэлтэй бол хөлтөө гэдэг үг гэдэг шүү дээ. Энэ бол яг үнэн үг шүү те. Би ч гэсэн ингээд нөгөө орс сургуульд төгссөн болохоор орсоос айгүйх их сурвалжаас мэдээллүүдийг авдаг. За англиар авдаг, за францаар авдаг те. Тэгэхээр хэл гэдэг бол хүнд айгүй чухал. Хэрвээ те та жил болгон англи хэл сурмаар байна те. Англи хэл үнэхээр чухал гэдгийг мэдээд байдаг. Гэтэл ингээд сурч чаддгүй. Жил болгон л нөгөө англи хэл сурна гээл дараа жил нөгөө англи хэл сурна гэдэг нь л байгаад идэг бол та өөртөө бас ингээд ажиллаараа те. Та яагаад ингээд англи хэлээ сурч чадахгүй байна? Яг юу садлаад байна гэдэг нөө хүн чинь ингээд өөр рүү ингээ өнгөхээр аюу олон юм гараад идэг. Тэр ямар саад бэрхшээл вэ? Тэрийг би яаж даван туулах уу? Надад ямар хамт олон туслах уу? Надад одоо те тэр ингэж саадыг даван туулахад одоо хэн надад тусаж болох вэ? Би коучийг тэгвэл хайл да те энийг даван туулахад гих мэтчлэн иймэрхүү асуултуудыг та өөрөөсөө асуугаараа те. Одоо 24 ондоо за би юу хийж бүтээвэ гэж дүнэлт мэдээж гаргана штэ. За би ч үнэхээр гайхалтай юмнууд бүтээсэн байна гэд өөрийгөө магтах хэрэгтэй шүү манайхан. За өөрийгөө магтах хэрэгтэй. Тэгвэл би стандарт англи хэл сурна гэсэн чинь би чадсангүй гал өөрийгөө гими мэдрэмжд оруулаад ингээл зодод цохоо шийтгэхэд байвал эн чинь маш буруу шүү те. Тийм болохоор өөрийгөө буруутгахгүйгээр окей за би энэ жилдээ англи хэл би сайжруулж чадаагүй юм байна. За тэгвэл би яавал дараа жил тэ одоо энэ 24 23 22 21 он шиг 25 оныг болохгүй вэ гэдэг дээрээ ингэж одоо үнэлт хийгээ тэгээд магадгүй танд коуч хэрэгтэй байх тий аваарэ гэсэн ийм зүйлийг хэлж байна. За тэгээд түрүүн болохоор 12 сарын 22 гэдэг чинь энэ бүтэн сайнд за 12 сарын 29 гэдэг чинь дараагийн бүтэн сайнд багш маань зоригтой 2025 он гэдэг үн төлбөргүй вебинар хийж байгаа шүү. За тэгэхээр 2022-ны энэ бүтэн сайнд болохоор инсайт коучтай хамт багш маань хийж байгаа. За 25 онд яаж баян болох вэ? Яаж мөнгөтэй болох вэ гэсэн гоё сэдвэр хийж байгаа тий. Яаж танцаг амьдрах уу тий. За 29-нд болохоор багш бит хоёр хамтдаа хийж байгаа. Тэгэхээр эдгээр одоо үн төлбөргүй вебинаруудад бас оролцоорой. Гэхдээ нэг юм та бүхэн бодоорой заяа. Үн төлбөргүй вебинар гэдэг чинь мэдээж гайхамшигтай. Гэхдээ
яг үн төлбөргүй вебинараар та ингээл байнгын яваад байвал те өөрөөсөө тэр нөгөө мөнгө гэсэн энэ нөөцийг харамлаад байвал та яг ингэж бүрэн гүйцэд өөрчлөлтийг өөртөө авчирч чадахгүй шүү. Яг үндэ энэ вебинарууд гэдэг чинь те коуч хүн өөрийгөө таниулах, мэдээж таны хараагүй үнцгийг харуулах. Мэдээж одоо ингээд 24 оноо яаж дөнгөлөх вэ? 25 онд юун дээр анхаарах уу гэдэг багш маань амар гайхалтай ярина. Тэрнээс мэдээж та юм авна, үр дүн авна. А гэхдээ хүн нөгөө гүн рүүгээ орж өөрчлөлт хийн гэдэг чинь хүний амьдралыг ингээд ормгоор нь гайхалтай өөрчилдөг гэдэг учраас та өөртөө энэ гурван нөөцийг бити харамлаарай гэж хэлээ. За гурван нөөц нь юу вэ? Нэгдүгürt мэдээж мөнгө. Та мөнгө төлж ийж, та санхүүгээ тодорхой хэмжээр зарцуулж ийж, яг үүндээ та коуч дүүгүүд байгаа юм биш байхгүй. Энийг аягүй сайн ойлгоорой заяа. Та коуч дүүгүүд байгаа юм биш. Та өөртөө хөрөнгө оруулаад байгаа шүү гэдгийг аягүй сайн ойлгохтой. Тэгэхээр та ямар үнэтэй вэ? Та ямар үнцэнтэй хүн бэ? Та үнэхээр өөрийгөө $100 үнэлж гин үү? $10 үнэлж гин үү? $1000 үнэлж гин үү гэдэг чинь өөр төвчнийх болоод байгаа хгүй. Тэгэхээр та төвшнөө сайжруулаарай тий. За нэгдүгээр зүйл мөнгө, хоёрдугаар зүйл цаг хугацаа. Зарим хүмүүс ингээл үнгүй вебинарт орж ирчээл өөр юм ингээл хоолоо хийгээл гэрээ цэвэрлээд хүүхдэд хүргэж өгөөл машин барайл явдаг. Юм авахгүй шүү дээ та авахгүй. Та цаг хугацаагаа яг өөртөө зарцуулаад дэвтэр номоо яг ингэж над шиг ингэж бариад те ингээд өнгийн бал би ингээд янз бүрийн өнгийн балтай ингээд суудах байхгүй. Тэгэл өнгийн балаа тавиал дэвтэр номтойгоо ингээд яг 100% тэр хичээлд анхаарал суу. За энэ цаг хугацааны нөөц. За 3 дугаарт мэдээж танд байгаа хамгийн том ресурс болох энерги нөөц те. Тэр энерги гэдэг чинь бидэнд хамгийн их дутагддаг зүйл шүү дээ. Энерги бид нэр хаана зарцуулах уу, яаж зарцуулах уу? Хизээ зарцуулах уу гэдгийг бид мэдэх ёстой байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурван зүйлээ та өөртөө зарцуулах нь хамгийн чухал юм шүү. Та өөрөө нөөцтэй байж ич үр хүүхэдтэй хань ижилтэй найз нөхөд хамаатан аав ээж тэр бүгдэд нөөц зарцуулах хэрэгтэй шүү. Тэгвэл өөрөө нөөцгүй байж л өөрийгөө хит хуваагаал те өөрийгөө хит ингээл тастаал ингээл хүн болгонд ингээл хүртээлтэй байх гэдэг. Эцсийн дүндээ та өөрөө унж байгаа штэ. Burnout-д ороо, depressed ороо те бүр ингээд юу юучгүй болоод ингээд унж байгаа байхгүй. Тэгэхээр та бол хүн шүү. Та зүгээр нэг хүн биш. Та гайхамшигтай хүн шүү гэдгээл айгуусан өөртөө хэлж явах хэвээр. Тэгээд та өөртөө хэлж чадахгүй байвал коучментэй л ажиллаарай гэж хэлмээр. За нөгөө өөртөө мөнгө зориулж чадахгүй тэгэл бусдад болохоор мөнгө, цагаа, энерги зориулээд байдаг чинь бас л нөгөө сэтгэлийн шарахтай хүний ажил юм чинь тийм ээ. Тийм учраас за энэ ярианыхаа төгсгөлд ингээд өөртөө хөрөнгө оруулаарай. Өөртөө оруулсан хөрөнгө хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг шүү гэж хэлээд энэ ярилцлагад дуусгая. Лана коучтой маш их баярлалаа. Ирэх жилийнх нь 95 биш 2025 оных нь ажил үйлсээр үнэхээр гайхалтай байна гэдгийг бүр сайн мэдчихээн гайхалтай. Би бүр нэг топ коуч академи хамт олон дотор орж ирсэндээ ийм гоё саппорттэй үрээ дэмжтэй би биедээ уран мөгдөг зөв бөөн зүрх хилгээсэн нэг магтсан ийм хамт олонд орж ирсэндээ маш их баяртай байгаа. Тэгээд манай хамт олонд бас бүгдээрээ орж ирээрэй гэж хүсээд энэ ярилцлагад дуусгая. Маш их баярлалаа. За баярлалаа таваа коучтой. Тэгээд утгагүй уулзъя. Бид хоёр чинь зөндөө олон юм дээр уулздаг хүмүүс. За баяртай. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Бинээсээ